За өнөөдөр энэ bestchange.com гэдэг энэ сайтын тухай би бичлэг оруулж ирсэн. Энэ дээр бол би нөгөө ямар одоо жишээл Dogecoin-ыг яаж Litecoin гэдэг юм уу те эсвэл Ethereum-тэй бол Ethereum-ыг яаж Bitcoin болох вэ гэл ингээд ийм change-ний тухай бичлэг хийж ирсэн шүү. Хараа энэ best change сайт дээр яаж ажиллах вэ гэдэг ингээд ийм тусдаа видео байна. За энэ дээр тэр нөгөө цагийн одоо энэ дээр нь өөрийнхөө биткойн хаягийг тавиал энэ дээр 80 нодро бүтгээл энэ дээр нь дарчих дарангууд нөгөө шууд юу гарчдгийг шүү. Нэг цаг болгох юм сатош авдаг. За энэний тухай хоёр бичлэг байгаа учраас юу ягаараа. Энийг миний энэ дээр канал дээрс ороод үзээрэй. За өнөөдрийн миний зорилго болохтой зэрэг энэ хүмүүс надаас ингэж суугаад хідэн одоо $5 хэдэн сатоши авах вэ гэдэг юм уу тийм ээ. Тэгэл эсвэл одоо би нэг 100 мянган сатоши цуглуулсан хэдэн доллар болох вэ гэл ингээд асуугаад. Тэгээ би энийг өнөөдөр энэ дээр тайлбарлаад өгөө тий. Ерөөсөө хүмүүнээс асуугаад ингээд юу яагаад ах юм байхгүй. Энэ сайтыг хадгалж авчаал тэгэл энэ дээрээс ерөөс бүх юмудаа ингээд конвертлаад харчдаг. Гэхдээ ганцхан юу ахаггүй л өнөөдрийн биткойны ханшаас шалтгаалаад мэдээж хэрэг үнийн өөр байна. Өчигдөр гэхэд 7200 байсан бол өнөөдөр бүр 8000 хүрсэн явж штэ. Тэгэхээр чи мэдээж хэрэг энэ өдрийн ханшнаас болоод нөгөө юм чин жоохон өөрчлөгдөнө. За жишээлбэл одоо манайх ингээд нэг ийм биткойн цуглуулсан байгаа юм тийм ээ би энэ дээрээс өнгөө цуглуулдаг сайтн дээрээс. Тэгээд одоо энийхээ хэдэн доллар болохыгоо мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дээрээ ингэж нөгөө биччихээл энэ доор нь ингээд тааруулдаг юмнууд нь BTC-гээ тааруулчихна. За тэгээд энэ маань одоо өнөөдрийн байдлаар хэд байх нь вэ? Одоо яг миний энэ бичлэг хийж байгаа цагт $11.95 байх нь. За энэ дээр нь хэрвээ сатошоор нь тооцох юм бол ингэж урдталтаа энэ олон айлтай болонгууд л тэгээ сандраа явуучих. Энэ одоо яад юм болов? За сатошоор нь жишээлбэл одоо би нэг юм хэлээ тий. Хэрвээ $1-нд за одоо би $1 гэж тавь. $1-нд хэдэн сатоши ирэх вэ гингүүд 12500 сатоши ирнэ гэдэг. Тийм үү. За эсвэл нөгөө эсрэг ирнэ. 12 за одоо жишээл хэд байдیں۔ 154,000 сатоши маань хэдэн доллар болох вэ гэдэг ингээд. Тэгэнгүүт чинь энэ доор нь болох тон зэрэг энэ гараад ирлээ. 154 сатоши маань 100 юутай хэдэн яг яаж одоо 154 сатошиг биткойноор бичгээр ингээд биччихдэг. 0.00 гэд. За дараа нь 154 сатоши маань хэдэн доллар болох нь тийм үү? Оросын рублээр хэд болох нь гэд ингээд. За тэгээд доошоо явах юм бол хэдэн дашкойн болох нь. За одоо тэгээд тэр миний өчигдрийн яагаад би пост оруулсан гэвэл жишээлбэл ингээд бичсэн маа. 0.50 энэ за орсууд болохдоо зэрэг Ethereum орос хэл дээр болохдоо зэрэг Ethereum гэж ярьдیں۔ Тэгээд Ethereum ч гэдэг. За энэ Ethereum энэ болохдоо зэрэг $69 гэсэн үг шүү дээ тийм үү. За тэгтээ зэрэг чинь хүмүүс чинь болохдоо зэрэг 0.50-ыг ингээд харахад бол их амархан юм шиг нэг бага юм шиг харагдаад байгаа үстэ. Жинхэнэ дээрээ бол энэ чинь ийм их үнэтэй шүү дээ $69. Тэгэхээр 0.50 Ethereum-ыг өнгөө өгнө ингээд бичээд байгаа байхгүй. Тэгэхээр чи худлаа шүү дээ. Яагаад ч гэсэн хүн $70 хүн зөвөр өгнө гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийгээ сайн мэдэхгүй учраас өөрсдөө бүр ингээд нөгөө зарим дөнгөж шин орж байгаа хүмүүс нөгөө ингээд л нэг баахан юм биччихэнгүүтэл ерөөсөө уучраа олохгүй байх шүү. Жишээлбэл 0.0500 ч гэсэн эрдөөс их амархан юу л юм шиг байгаа үстэй тий. Уг нь бол ингээ харахад бол их бага л юм шиг байна. Тэгэл доллараар бодохоор эн чинь тэгэл хэрвээ биткойноор бодох юм бол хөөхөн 8710 сатош болчихж байгаа. За одоо тэр майнер хийж байгаа, браузерын майнер хийж байгаа хүмүүс чинь зүгээр л яа харахгүй л одоо ийм амар их юм цуглуулсан байгаа байхгүй ганц өдрийн дотор л. За одоо ингээ би харуулад. Ганцхан өдрийн дотор л ингээд цуглуулсан маа. Ердөөсөө нэгэн өдрийн дотор л одоо тэгээд бараг худалчин хэдэн цагийн дотор л ингээд цуглуулсан. Тэгээ ингээ харахад бол эн чинь их биш тийм ээ. Тэгсэн мөртлөө одоо урдаас нь ингээд авчихтал эн чинь $38 болчих тийм үстэй.
Тэгээд энэ дөнгөж шинэ орж байгаа хүүхдүүд байх шиг байна. Дөнгөж шинэ орж байгаа хүмүүс маань ерөөсөө ингээд нөгөө уучраа олоог байгаа учраас ийм одоо хэмжээний биткойныг эсвэл сатошиг их л хурдан цуглуулна гэж сэтгэе да. Яг хурдан юм шиг боловч ингээд үнийхээ дөнгөр одохдоо зэрэг чи мэдээж хэдэн цагийн дотор ингээд $38 олцдог бол бид нар чи одоо ер нь ажил хий гэд яа тийм биз дээ. Тэгэхээр тэр meaning браузерын meaning хийж байгаа хүмүүс бол ер нь жоохон бодолтой байхад гимгүү хин ч ингээд зүгээр ингээд өрдөөсөө хэдхэн цагийн дотор хэдхэн өдрийн дотор юу яа өгчихнө гэж байхгүй. Тэгэхээр л ингээд энийхээ хэрвээ та нар сайн ойлгох юм бол эн чинь тийм ч их бага мөнгө биш юм байна. Энэ сатош чинь тийм ч их бага үнэтэй биш юм байна гэдээ ойлгоход харж штэ. Өнөөдрийн байдлаар биткойн нэлээд өссөн байна. Тэгтэн зэрэг чинь. Тэгээд ердөөсөө одоо нөгөө саяын энэ доороосоо ингээд жишээлбэл би энэ дээр хийдгээ тааруулсан байна уу? Одоо 1 биткойн хүртэл чинь л одоо ингээд 1 ширхэг биткойн гэдэг чинь хардаа сатошоор бол 1 сая сатош штэ. Читэй маш их байхгүй юу? За одоогийн байдлаар $7,965 ч гэдэг юм уу. Тэгээ өрөвлөөр бол 487,000 хэдэн зуун өрөвлөж гэдэг юм уу. Тэгээд энэ ингээд ийм маш их штэ. Ерөөсөө маш их 57 этрумж одоо нэг. Тэгэхээр чинь эний чинь нэг л их тийм амархан юм шиг юу яагаад яваадах юм? Их л амархан зүгээр л ерөөсөө шажигнуулаад цуглуулчих юм шиг л тийм сэтгэлгээтэй байгаад тах юм. Тэгэхээр энэ биткойныг энэ юг үзээд одоо лайткойн гэдэг өчигдөр $41-өөс өнөөдөр $46 болсон байна. Тэгээд одоо тэр ингээд групп дээр би тэдэн сатоштой тэрийг хэдэн төгрөг болох уу гэж ингээд яваад тах. Энэ дээрээс шууд өөртөө хараад эн чи юм байна гэд ингээд л авчаараа энэ сайтыг сайхан юу яаж авчаа хадгалж авчаад тэгтээ энэ юу ч юм болохоор бирж дээр чи мэдээж хэрэг яг одоо жишээлбэл 1 биткойн лайткойныг $46-оор шууд зарна гэж байхгүй шүү дээ. Ягаад гэвэл бирж чинь өөрөө та нарын энэ нэг одоо зуучилж өгж байгаа учраас мэдээж хэрэг өөрийнхөө шимтгэлийг авна. Тэгэхээр чин $46.88-ээсээ өөр биржийнхаа шимтгэлийг өгөөд банкныхаа карт руу татхад бас хөөхөн энэс чинь бага орж ирнэ гэсэн үг шүү дээ. За ингээд энэ сайтыг хадгалаад аваараа. Тэгээд миний YouTube канал дээр яг энэ сайтны тухай энэ best change дээр яаж ажиллах вэ гэсэн зааварнууд нь байгаа. Яаж юу хийх вэ гэд солилцоо хийх вэ гэд. За энэ доор нь болохдоо зэрэг яг бүртгүүлэх линкнүүд нь байгаа. Энэ доотлын 2 дахь линк нь болохдоо зэрэг нөгөө саяын тэр би хэлсэн нэг цаг болгонд энд тавиад ингээд юу сатош цуглуулдаг. Тэгээ 3,000 сатош болонгууд нь шууд тэрээд рүүгээ татчих болдсон шүү эндээс. Эндээс янз бүрийн дундын төрөвч мөрөвчрөө орно гэж байдгүй. Тэгэхээр энэ сайтыг нэлээд хөөрхөн сайн ашиглаараа. Ягаад гэвэл маш их олон жил болж байгаа энэ best change. Тийм болохдоо зэрэг зарим одоо жижигхэн юунуудаа цуглуулчаад койнуудаа цуглуулчаад манай трейдмент дээр орж ирээгүй байвал эндээс трейдмент дээр байгаа лайткойн руугаас шилжүүлээд авчиж болно шүү дээ. Тэгээд трейд рүүгээ шилжүүлчээ тэндээсээ мөнгө болгоод авдаг ч юм уу тийм үү. Тэгэхээр энэ сайтыг нэлээд сайн ашиглаараа. Ер нь бол айгүй дайжгүй сайт шүү. Тэгээд энэ дээр нь энэ конвертер дээр нь хідэн биткойн, хідэн сатош, хідэн доллар болох уу гэдэг. Энэ дээр нэг бээр нь тааруулаад энэ урт талын энд тааруулаад ингээд хинээс ч гоохгүйгээр ингээд багаар өөрсдөө сураарай. За одоо ингээд өнөөдрийнхээ энэ бичлэгийг дуусгая. Тэгээд асуухан байвал чатаар юм уу Facebook-ийн групп дээр юу ягаараа асуултаа тавьчаараа би ер нь байж байгаа л тэр доор байгаа юу асуултнуудыг ингэж хамт шимж байгаа л тэгээ хүмүүсийн мэдэхгүй байгаа юмнуудыг дандаа бичлэг болгож оруулдаг. Тийм учраас тэр мэдэхгүй юмаа бичээд л орхичоорой. Би бол ер нь хараад уншаад яваа. Тэгжээд бүгдийг нэгтгэж чаад нэг юм бичлэг хийдэг. Одоо би ингээд хараад байсан чи хүмүүс энд ерөөсөө сатош хэдэн доллар болохоо ч мэдэхгүй, хэдэн доллараар хэдэн сатош авахаа ч мэддэггүй юм байна. Тэгээд энийг энэ видеог үзээд мэдсэн байхаа, мэдэж авах байхаа гэж бодож байна. За ингээд бичлэгээ дуусгая.